За орой минь төргөө үзэгчтэй Модар телевизийн ураг тест бид бүхний өнгөрсөн хавраас одоо хаврын туршид үзэгчтэй бүхэндээ өдрийн ажлын өдөр бүхний 15 цагаас шууд хүрч байсан малчны дуу хоолой нэвтрүүлэг маань нэг хэсэг завсарлаад байсан. Тэгвэл бид бүхэн өнөөдрөөс эхлэн за өчийн цагаар одоо малчны дуу хоолой нэвтрүүлгээ үзэгчтэй бүхэндээ хөрөхөр болж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань ерөнхий зарчим бол хууснаараа адилхан. За шууд утсан дээр 9312 1310 гэсэн дугаар дээр бол үзэгч олныхоо одоо саналыг бас сонсно. За мөн одоо үзэгчдээс ирсэн санаачлалын дагуу бол одоо бид бүхэн бас боломж олцоогоор одоо зохих газраар явж хөөцөлдөж одоо мэдээ сурвалжлагыг бэлтгэн үзэгчтэй хүндээ буцаан хүргэж явах болно. Тэгээд нэвтрүүлгийн маань өнгө төрөх бол одоо түрүүжихээс арай жоохон өөрчлөгдсөн. За учир нь бид бүхэн одоо шууд одоо сошиал ертөнцөөс маслад хэрэгтэй мэдээлэл за орон нутгуудын одоо сайтуудаар одоо интернет сайтуудаар тавьж байгаа пэйжуудаар тавьж байгаа мэдээллийг бас үзэгчтэй хүндээ дуулгаж явах болно. Тэгээд 9312 1310 гэсэн дугаар дээр үзэгчтэйгээ одоо шууд холбогдоод бид бүхэн бэлэн байна. Тэгээд та бүхэн одоо энэ дугаараар холбогдож малчин төмний өмнө одоо бас тулгамдж байгаа бэрхшээл юу байна? За шийдвэрлэх асуудал ямар одоо асуудлууд байгаа бол энэ бүхнээ бас үзэгч олон одоо манай телевизээр дамжуулан за нийт үзэгчтэй за мөн одоо төрийн өндөрлгүүд дуулгах юм боломжтой юм шүү. За тэгээд энэ нэвтрүүлгийг бол одоо сэтгүүлч мөнх хоёр дээр хөтлөн цааш үзэгчтэй бүхэндээ хүргэж авах болно. Тэгээд үзэгчтэй бүхэнд орой минь дүргий. Тэгээ малчны дуу хоолой нэвтрүүлэг маань шинэ төрхтэй үзэгчтэй бүхэндээ энэ цаг мөчөөс өдөр бүрийн оройны 18 цагаас үзэгчтэй бүхэндээ хүрэх болно. Тэгээ орон нутгийн сайтуудад бас тавигдсан шинэлэг мэдээллийг тухайн аймгийн мэдээллүүдийг үзэгчтэй бүхэндээ дэлгэрэнгүй малчны дуу хоолой нэвтрүүлгээр давхар хүргэх болно. За мөн та бүгдийн санал хүсэлтийг хүлээн авч агуулна гэдгийг хэлмээр байна. Тэгээд үзэгчтэй бүхэн 9312 1310 утсанд холбогдсон. За ямар санал хүсэлт байна, тулгамдж байгаа ямар асуудал байна, түүнийг илэрхийлэх бүрэн боломжтой юм шүү гэдгийг бас нэвтрүүлгийнхээнд цохон хэлмээр байна. За ингээ эхнийхээ утгачийг аваад. За тэгээ. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Танд үчим дөргөө. Байна уу? Байна уу? Байна. Байна. За таныг сонсч чинь та шууд утсан толгогдлоо. Байна. Зургтай гадаа суулж байгаа яриараа. Сайн байна та. Сайн байна уу? За сайхан амарч чинь үү? Байна. Байна. Таныг сонсч байна. Сайхан байна. Сайхан амарч байна. За аль аймгаас холбогдож байна? Санал хүсэл юу байна? За би Дундгой аймгаас холбогдож байна. За Дундгой аймгийн аль сум блэ? Дэлгэрч цомоос холбогдож байна. За. За танд санал хүсэлт юу байна? Шууд одоо илэрхийлэх боломжтой шүү. За санал хүсэлт одоо энэ махны үн бол хэцүү байна тий. За. Махны үнийг л ярих гэсэн юм. Одоо тухайлбал танаа аймагт за танаа суманд одоо махны үнийн шир нь ямар хөө байна? Богмал, хон ямаа. Сумандаа бол тийм борлуулдаг газар байхгүй одоо аймаг Дундгой аймаг руугаа хатруул борлуулдаг л тийм юм байна. Дэлгэр цогц сумын хувьд бол одоо аймгийнхаа бараг залгаахан шахуу байдаг сум шүү дээ тийм ээ ойрхон байдаг. Окей. Тий. Одоо яг үн ханш нь яг хэдтэй байна? За үн ханш одоо 3500 дээд л үрээд юм уу ягаад ямаа хоньны мах бол. Тэрнээс дээд юусаа гарах юм алгаа. Тэгээ яа гэн та хэд ч одоо борлуулахдаа аймагтаа өөрсдөө явж өгдөг юм уу эсвэл одоо тэр худалдаачт нь хурж ирээд малчны хотноос нь худалдаж авдаг юм уу яа гэн? Байна уу? Байна. За махаа ер нь яаж борлуулах уу? Хаана борлуулдаг юм? Бид нар ч одоо хотлоор бол борлуулах юм байна шүү дээ. Өөрсдөө. Тий. Нэмэлт дээр авч шандаар нөгдөг. За. Тэгээд одоо цааш нь үний нэг дундчлаар тэр тогтоогоод өгсөн үн байдгүй дандаа тийм буурсан юм ойр идэж ил байж шин. За. Ер нь дүүлгүй байдаг. Арьсвал тэгээд ерөөсөө хаягдчих. Эдгээр хийдэг хүмүүс нь юм хийдэг л харь ширээг. За. Тэгээд ерөөсөө арь шир нь үнгүй гадуур хөгдрөөл баг хаягддаг. Аваад очихоор баг тэнд нь аваа яв наадах чи хог новш гээл. Тиймэрхүү л байг.
Таны яг хувийнхаа бодлыг одоо илэрхийлбэл ер нь махны үнэн шиг докторжуулах за арьс одоо малын гаралтай түүхийн эд үнэн шиг бас доктортой байлгахад ер нь яавал зохимжтой юм болоо. Танд одоо ямар бодол байдгийг? За одоо энэ санал бодолч одоо яг нэг дундчлаад нэг тогтоосон нэг одоо нэг хөдөөний улсууд бол одоо намар хүүхдүүд сургууль суух гал одоо мал хөө борлуулах гал яадаг. Тэр үеэр тэр бол махны үн бол бас арай муу авцгаад шүү дээ энэ чэйжлэр одоо. Тэгэнд одоо энэ чинь хүүхдийн хичээл сургууль орох гэдэг л одоо малччин бас нэг хэсэг малаа одоо борлуулдаг байх шүү тийм ээ. Аа тий. За махны үнэн шин талаар та үзлэлтлээ илэрхийллээ. Өөр санал бодол юу байна? Өөр санал юм болоо. За баярлалаа. За нэвтрүүлэгт олбогдсон танд баярлалаа. За ашиг амжилт хүсье танаа дэлгэж. За баярлалаа. За баярлалаа. За. За тэгээ нэвтрүүлэгүүд ихэнд үзэгч та бүхэндээ бас хэлж ийсэн. Интернет сайтуудад за бас орон нутгийн аймагуд манд бүгдээрээ албан ёсны тустай сайтууд байдаг. Тэгээд тухайн сайтуудаас бас гарсан шинэлэг мэдээлэл үзэж та бүхэнд. Орон нутгийн сайтууд дээр одоо мэдээллүүд ер нь хэр тавигддаг юм. Яг одоо сум орон нутгийн аймаг одоо орон нутгийн чанартай цаг үеийн холбогдлолтой одоо тэр мэдээллүүд яг цаг тухайдаа бас тавьж чадах уу? Ерөнхийдөө Дорнод Цэгнэт гэж сайт үүдэг. Дорнод Цэгнэт сайт дээр бол ерөнхийдөө цаг үеийн байдлаар мэдээлэл бол тавигддаг. За бусад аймагуудын сайтууд дээр бол ерөнхийдөө бас дутагдaltaй байдаг. За өөрөөр хэлэх юм бол нэг бэлэгдлийн чанартай маягтай нэг тийм сайттай байдаг. Ер нь бол бас ийм тал ажиглагддаг. Одоо сошиал медиа ертөнц хөгжчлөө бүх аймаг сумдууд ерөнхийдөө интернет вайфайтай ерөнхийдөө болчлоо нэгэн үеийг бодох юм бол тийм. Тэгэхээр бас тухайн орон нутгийн иргэд маань бол мэдээллийг бас орон сайтуудаас авах бүрэн боломжтой юм л да. Гэтэл бас сайтууд бас юу яагаад байна? Зөвхөн бэлэгдлийн чанартай маягаар үйл ажиллагаагаа явуулаад байна л да. Тийм учраас бас тухайн орон нутаг, тухайн аймаг сумдаа гарсан үйл явдлын мэдээллийг бас сайтаараа дамжуулан иргэддээ бас түгээх нь бол эрхэм зорилго нь баймар юм шиг санагддаг. Тийм болохоор бас яг албан ёсны сайтаа бас сайн ажилуулад явбал бол зүгээр юм шиг санагддаг. Яг сайтаасаа тухайн мэдээллийг бол үзэгчд заад төмөө олон бол авах боломж бүрддэг шүү дээ. Тэгэхээр нэг ажилуулдаг бол тэр ордчиг нэг мэдээлэл зөксөж яах вэ? За тгийх үү. За нэг үзэгч авчих. За. Байна уу? Байна уу? Байна уу? За мэдээлэлээс явчих да. Үзэгчдээс нэг мэдээлэл танилцуулаад байв. Ер нь сүүлийн өдрүүдэд, ер нь ойрын өдрүүдэд бол Дорнод аймагт их түүмэр гарч байна. Сумдуудад. Тэгээд бас өчигдөр буюу 8 дугаар сарын 28-ны өдөр бол түүмэр гарсан юм байна. Баян дуун суманд бол түүмэр гарсан юм байна. За тэгээд Баян дуун сумын түргэн багийн нутагт хүлэрийн хээрийн түүмэр гарсан тухайн мэдээлэл бол өчигдөр яг цацагдсан юм байна. За тэгвэл энэ түүмэр өнөө өглөөний байдлаар бүрэн унтраагүй байгаа юм байна. Түргэн багийн халуун хэмээх газарт аймгийн онцгой байдлын газрын 9 албан хаагч бүрэн унтраахаар одоо хүртэл ажиллаж байгаа гэсэн юм мэдээлэл байна. За дараагийн мэдээлэл бол Хинтээ аймагтай холбогдож байгаа. За Хинтээ аймаг бас л мөн түүмрийн түүмэр гарсан байгаа юм. Тэгээд энэ түүмрийн талаар бас үзэгчтэй товчхон танилцуулъя гэж бодож байна. За Хинтээ аймгийн онцгой байдлын газарт гамшигтай тэмцэх бэлэн байдлыг сайжруулах зорилгоор Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагын бор өндөр 2 за 13 ширхэг үлээгч аппарат 70 ширхэг хамгаалтын нүдний шилийг 12 байгууллагад гардуул өгсөн байна. За учир нь бол энэ мэдээж ирнэ гал түмэртэй ихэнх аймагуд бас энэ жилийн үед бол гал түмэр гарлаа. Түүнтэй холбоотойгоор бас Хинтээ аймгийн онцгой байдлын газар гал унтраах аппарат болж байгаа юм байна. Тэгээ Хэрлэн сумын засаг дарганд хамгаалсан газар Дэлхийн зам Монгол улсын байгууллагын бор өндөр 2 Хэрлэн сумын засаг даргын захирамжаар томилогдсон төмөр унтраах 1, 2, 3 дугаар бүлгийн бүрэлдэхүүнд ОГР-ийн төмрөөс урьдчилан сэргийлэх төмөр унтраах ажиллагааны мэдлэг олгох, төмөр унтраах, үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ОГР-ийн төмөр унтраагаад бидний оролцоо сургалт хилцүүлгийг бол энэ үеэр бол зохион байгуулсан юм байна. За гал унтраах үлээх аппараттай болгохынхаа сацуу бас сургалтыг бол зохион байгуулсан
ийм үйл явдал болсон юм байна. За бас өнөөдөр буюу бас ийм мэдээ цэгийн дээр бол гарсан байгаа. Улаанбаатар өндөр хаан чиглэлийн замд эвдрэл гарчээ гэсэн ийм гарчигтай мэдээлэл гарсан. Тэгээ үзэгчтэй бас танилцуулахад энэ Улаанбаатар өндөр хаан чиглэлийн зам эвдрэл гарсан учраас бас энэ чиглэл рүү зорчихдоо бас сонор сэрэмжтэй болгоомжтой зорчихыг бол бас сануулъя гэж бодож байна. Учир нь орой үчээр бол зам талбаан ухаж эвдэрсэн зүйл бол харагддаг шүү дээ. За яа тэгвэл мэдээлэл танилцуулъя. Улаанбаатар өндөр хаан чиглэлийн улсын чанартай автосамд эвдрэл гарсан байна. За тус чиглэлийн улсын чанартай А0501 дугаартай замд удаадараа орсон хүчтэй А4 бороо орж хэд халалт үүснэ улмаас ин эвдэрлүүд гарсан байна. За тиймээс осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч тээвэрчид орой үеийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед анхаарал болгоомжтой зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхааруулад байгаа юм байна. За тийм учраас бас иргэдтэй бас Улаанбаатар өндөр хаан чиглэл рүү явахдаа анхаарал болгоомжтой яваарай гэдгийг сануулмаар. Ер нь яг бид одоо манай Улаан телевизийн уран бүтээлч бүдгхэн бол өнгөрсөн хаврын одоо 3 сараас хойш туслан малчингийн нэвтрүүлэг хийж байгаа. Тэрний хүрээнд одоо 100 аймаг бол Хинтээ аймгийн аймаг бол одоо нэлээд явсан шүү дээ. Тэгэхээр энэ өндөр хаан Улаанбаатар чиглэлийн зам бол за нийт слотыг одоо 103 аймагтай олвсон Хинтээ тэнхлийн одоо гол зам байж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бол одоо яг шинэ мэдээ байна л да. Гэхдээ мөрөн сумаас одоо Хинтээ аймгийн мөрөн сум гэж байдаг. Тэр мөрөн сумын одоо орчмын 30 орчим километр бол одоо зам бол усан дэвтэгдэг нэг тийм байж байгаа. Тэгээд тэр хэвд бол одоо ер нь зуны цагт бол бороо хор хэлбэхтэй үед бол одоо тийм ус тогтож тэрний улмаар зам болоод нэлээд эвдрэх. Ер нь тэр зам бол одоо байнгын эвдрэлтэй байдаг л да. Энийг одоо бас засварлуул бас зүгээр юм болов уу тийм ээ. Хичээл сургууль орох гээд оюутан залуусын одоо Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөн бол одоо ихсэж байгаа. Машин техник бол одоо өдөр тутамдаа явж байгаа. Ер нь бүр илүү ачаалттай явж байгаа. Тэгээ иймэрхүү маягаар одоо ингээд бас замууд орон нутгийн замууд бол бас эвдэртэй байна. Тэгээд ийм мэдээлэл байгаа юм байна. За. Тэгээ одоо бас үзэгч авсан уу? За чи ярьж байна. Энэ одоо орон нутгийн сонгуул болох чинь 10 сараас тийм ээ. Эхнээсээ бол яг сонгуулийн аймагуудын сонгуулийн 5 нь бол гарсан байна лээ. Тэгээ Орхон аймаг бол 10 дугаар сарын 19-нд байсан. Сонгуулийн 5 иргэдийн төлөөлөгчд орлоо. За тэгээд бас яг энэ үеэр бас иргэд маань малчтын дуу хоолой нэвтрүүлэхтэй холбогдоод бас санал бодлоо чөлөөтэй илэрхийлмээр байгаа юм л да. Учир нь орон нутгийн сонгуул болох чинь сонгуулиос өмнө үзэгч та бүхэн маань бас бидэнтэй холбогдож за яг ямар асуудлаа тухайн аймаг сумдад тулгараад байгаа юм бэ? За тухайн сумд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь яг ямар мөрийн хөтөлбөр байдаг юм бэ? Тухайн мөрийн хөтөлбөрийг аймаг сумдад тусгуулж бодит ажил болгон хэрэгжүүлэхийн тулд бас энэ малчны дуу хоолой нэвтрүүлэгт холбогдож тэгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлж тухайн нэр дэвшигчдийн бас чихэнд нь хүрхүүц ийм байгаасаа за ийм байдлахын тулд бид бүхэн бас гүүрэн байя гэж бас энэ хөө нэвтрүүлэг бас хийж байгаа юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд ямар ч сонгуул болтол үзэгч та бүхэн маань бас орон нутгийн сонгуультай идэвхтэй оролцоорой. За мөн малчны дуу хоолойдоо идэвхтэй оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно шүү бас энэ сонгуультай холбоотойгоор тийм ээ. За телевизийн доор гарч байгаа 9312 1310 гэсэн дугаар бол одоо үзэгч та бүхний өмнө бол нээлттэй байж байгаа. Тэгээ энэ дугаараар одоо холбогдож за мөн ерөнхий одоо манай малчны дуу хоолой нэвтрүүлгийн зарчмыг бол манай байнгын үзэгчд бол мэдж байгаа хөө. За ямар ч байсан үзэгч холбогдохоос өмнө бас нэг мэдээлэл үзэгчтэй бас төлөвлөлчихье гэж бодлоо. Одоо шинэ хичээлийн жил 2016 оноос 2017 оны шинэ хичээлийн жил эхлэхэд тун төгсөн байна. За яг энэ цаг үед бас цэцэрлэгийн хүртээмж бол асуудал бол яг яригдж эхэлдэг. За цэцэрлэг гэлтгүү сургууль нэрхүү боловсролын сургуулиудын хүртээмж бол ерөөд их яригддаг зүйл шүү дээ. Одоо жишээлбэл хэрлэн сумын талаар бас мэдээлэл гарсан байгаа. Яг цэцэрлэг яашлын талаар тийм Хинтээ аймгийн. Тэгэхэд ердөө бол хэрлэн сумын яашлын насны 550 гаруй хүүхдүүд энэ хичээлийн жилд бол хамрагдах ёстой юм байна.
За үүнээс ердөө 12.7% нь бол хамрагдаад байгаа юм байна. Одоогийн байдлаар. Тэгэхээр бол бас яг бүрэнгүүцээ 100% хамрагдаагүй байгаа юм байна. Тэгээд энэ үзэгчтэй бас энэ хөө мэдээлэл дэлгэцэн дээр гарсан байна танилцуулаад явчих. За Хэнтэй аймгийн хэрлэл сумын хэмжээнд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 8 цэцэрлэг нэг яашил байгаа бөгөөд боловсрол соёлын газрын судалгаагаар яашилд хамрагдах ёстой 550 гаруй хүүхдийг 12.7% нь хамрагдаад байгаа юм байна. За мөн нэг цэцэрлэг дээр хүүхдийн тоо хэтэрвэл харьяал харгалзахгүй өөр цэцэрлэг амруулах боломжийг за Хэнтэй аймгийн боловсрол соёлын газрын даргын албан даалгавраар шийдвэрлсэн гинэ. За тэгэхээр энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдaltaгүй үлдэх хүүхэд гэж байхгүй гэдгийг албаныхаа онцолж байгаа юм байна. За тэр болгоо хүүхдэд хувийн яашилд өгдөг амжиргааны төвшин чанар чансаатай айл өрх ховор учраас цэцэрлэгт яашлын бүлэг нэмэх цаашлаад шинэ яашил барих талаар боловсролын бодлого барьдаг хүмүүс бодолцож яаралтай шийдвэрлэхийг эцэг эхчүүд хэллээ. За энэ жилийн үед шинээр элсэн орж байгаа 2-3 настай хүүхдүүд өмнөх жилийг бодвол нэмэгдэх хандлагатай байгаа юм байна гэсэн юм мэдээлэл бол гарсан байна. За тэгээд ер нь яашил цэцэрлэг гэлтгүй бас ерөнхийдөө хоримтлын мөнгө төгрөг гээд бас юм их болдгоо л доо тийм ээ. Тэгээ үүнтэйгээ бас холбоотойгоор өгдөг ч юм байна, боломжгүй ч юм байгаад идэг. Тэгээ бас энэ асуудал хаана бас бодлого хэрэгтэй юм шиг тийм одоо зөв ойлголцлууд гардаг шүү дээ тийм ээ. Тэглэг байх нь. За яг иймэрхүү одоо бас цаг үеийн холбогдлолтой асуудлуудаар үзэгчтэй хүн бас санал бодлоо илэрхийлэх боломжтой. Одоо эн чинь 2 хоногийн дараа хичээл сургууль цуглах гэж байна. 2-3 хоногийн дараа. Тэгээд сургуулийн насны хүүхдүүд бол одоо тийм ээ. Заавал зайлшгүй форум өмсөх ёстой гэдэг. Одоо нэг форумны асуудал жил бүхэн яригдж байдаг. Энийг бас энэ талаар бас үзэл бодлоо илэрхийлж болно. Тийм форумны үн ханш, дүрм туцсны үн ханш ер нь хэдэн төгрөгөөр борлуулж байна. Одоо жишээлбэл Дорногов аймагт бол жишээлбэл форумны үн бол 60,000-аас 133,500 төгрөгийн хооронд байж байгаа жишээтэй байна л да. За бусад аймагуудад яг хэдэн төгрөгөөс борлуулагддаг юм бол гэдэг нь бас их сонирн байгаа. Яг харилцан адилгүй байна уу? Харилцан адилгүй байвал бас яагаад үнэтэй зарим газар яагаад хямдхан байгаад байгаа юм бэ гэсэн иймэрхүү санал бодлыг бол бас үзэгч тавхан чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломж бол нээлттэй байна. Одоогийн яг одоо малчин хүмүүс маань бол яг байнгын одоо гар дээр бэлэн мөнгө бол байж байгаа хгүй тийм ээ. Яг одоо сургууль цэцэрлэгийн үеэр бас тодорхой хэмжээний нэг хэсэг малаа одоос борлуулж дамжиргаагаа залгуулдаг. Одоо малынхаа ашиг шимээр л амьдарч байгаа усуд тийм ээ. Тэгэхээр одоо магтын өмнө ханшин одоо бас буурсан байж байдаг. Гэх мэтлэнгээр бол одоо бас орон нутгийнхны өмнө бол одоо яг малчин төмний өмнө бол одоо бас толгомдох юм бэрхшээлүүд бол байна л да. За ингээд нэг үзэж байгаа байлаа. За байна уу? Байна. За нэвтрүүлэгт холбогдож байгаа нааша энэ дугаард одоо хандлт залгаж байгаа энэ үзэгчд манаас харилцаараа сонсож байгаа толгоцсон хэсгээс сонсохгүй бол зургтаа одоо яг хараад их юм бол бас сигнал нь хоцорч очдог учраас тэгэл бас сайн мэдж болохгүй. Тэгээ эсвэл одоо нэг дууг нь хитрхийн өндөр өсгсөнөөс ингээд цуураатай завхар орж ирээд ингээд бас жоохон асуудал болж байгаа юм. За байна уу? Байна уу? Байна. Байна. Та шууд утсанд холбогдлоо. Сайхан амарч чинь. За та сайхан амарч чинь үү? Хаанаас холбогдож чинь? Завхны аймгийн Баян сумаас холбогдож. За Завхны Баян архинаас. Тий, Завхны Баян архин. За танд ямар санал байна? За малын үнэшний талаар ярих гэж байна. За. Өдөөний малчд малах уу одоо малах уу бордгүй. Одоо сургууль оюутнууд буцаж байгаа үеэр мөнгө төгрөгийн хэрэг их бай. Тэгээд мал орлуулахтаар мал авдаг газар чадах арьсны түүхийд ямар ч үнэгүй болсон. Тэлгүй хой түүхийд бол одоо жишээлбэл нэг савнгийн үнд хүрэхгүй л байна шүү дээ, тийм ээ. Одоо малын арьс нэг шир гэх юм бол маш хямдхан борлуулдаг болсон байна. Маш хямдхан авдаг болсон байна шүү дээ. Байна уу? Байна. Тэгээ хөдөө орлуулахаар энэ оюутнууд буцаж байгаа үеэр малчид мөнгө төгрөгийн хэрэг болоод тэгээ малыг орлуулах гэхээр авдаг газар байдгүй. Тэгээ мөнгө төгрөгийн хомсдолд ороод байна шүү дээ. Өөр одоо санал юу вэ танд? Байна уу?
Байна уу? За, өөр санал байна. Тэгээ энэ малчтын талаар энэ мал түүхийдийн одоо амтдаг борлуулдаг яхан үнэтэй ийм байвал зүгээр байх та. Аа. Тийм боломжгүй болчиход байна. За. Одоо энэ чинь хадлан тижээлийн цаг одоо өвлийн үйлчлэлтийн бэлтгэл ажил, намрын эд ажил одоо өрнөж байгаа үстэй өдөө орон нутг тийм ээ. Тэгээ өдөө орноос Хадлан хадах тэгээд одоо үйлчлэл идэ өгдөж байгаа. Аа. Тэгээ хадлан тижээл бэлтгэхэд бол нөгөө бензин тослоо бэлгээд явахаар Дахиад нөгөө малаа мөнгөний амсгалт орсон учраас хадлан тижээл бэлтгэх төлж бензин шатхунаа хөтлөн авч чадахгүй л байна шүү дээ. Аа. Ер нь бас сүүлийн 2 жил одоо нөгөө малын түүхийдээс ер нь одоо малын махны ханшууд унаад байна. Тэгэл одоо хөдөө орон нутгаар бол бид хүн бол байнга л явж байгаа л да. Тэгээд явсан аймаг бүхэн аймаг сум болгонд л одоо малчд бас нэг ижил одоо тийм зовлон бас ярьж байдаг. Тэгээ энийг одоо бас нэг цааш нь бас нэг аятайхан болгох ийм гаргалгаа гарч юу гэдэг юм болоо. Энийг одоо малчин түмэн л одоо дуу хоолойгоосаа илэрхийлвэл тэгээд одоо төр засгийн өндөрлгүүд маань одоо бас үзэж байгаа байлгүй дээ тийм ээ. Тий. Ер нь яг хуу за энэс гадна ерөнхий зуншлага бол одоо сайхан болоо гэж тий. Баруун тал руугаа бороо хор илүүхтэй байсан. Зуншлага бол гайг болсон. Одоо тэгээ хадлангийн үүс одоо түрүү жилийнхтэй харьцуулбал ер нь аятайхан арай илүү ургаж чадчихв. Түрүү жилийнхээс арай илүү ургац сайн гарсан л та. Энэ өвлий ч бас их хатуурж магадгүй шүүгээд одоо хашир улсууд ахмад малчд бол яриад байгаа шүү дээ тийм ээ. Тий, энэ хүүд манай энэ нутгаар бол яг хатуу үйл болсон гэсэн яриа байна л дээ. Тэр хатуу үйл болохоос өмнө бас надад борлуулж тоо толгойг яахан төөлж ондорх талаас нь өвдөс өмнө бас надад борлуулдаг. Гэхдээ нөгөө малын үн ааш байхгүй мал гүйдэг учраас ямар ч аргагүй болчиход байна. За. Ер нь махны үн аашийг доктортой байлгах за цааш одоо өсөхийн тулд ер нь за төр засгийн зүгээс нэг ийм ажил хийвэл болох болов уу гэдэг одоо малчтын донд улс орны донд өөрийн гэсэн нэг тийм бодол байдаг шүү дээ. Таны хувьд одоо ямар бодлоо байна? Яавал одоо ер нь айтайхан болох бол? Яг энэ хөдөө орон нутгад бол юу гэдэг энэ алслагдсан аймаг сум одоо манай энэ завхны одоо хойдгийн сумууд энэ урдаас бол махахаар урдаас хүн ерөөс ирдэггүй шүү дээ. За. Өөрснөө үргэлжлэхдээ чи бас хоолтой болдгоо. Чөдөө одоо намар очиход чинь бүлзээ байхгүй. Тэгээд урдаас ирж авдаг хүн байхгүй. Эндээс үргэлжлэж чаддаг ингээд мал нь үлгүүдээс ингээд мөнгө төгрөгийн хомсдолоор ингээд байж байгаа. За. Таны саналыг бол бид бүхэн сонслоо, тэмдэглэж авлаа. За баярлалаа. За баярлалаа. За саяны үзэгч маань Завхан аймгийн Баян хайрхан сумаас холбогдсон үзэгч байлаа. Олон үзэгч маань тийм ээ. Тэгээ Завхан аймгийн Баян хайрхан сумаас холбогдсон үзэгчтэй сандаад хэлгээд өнгөрсөн жил буюу 2015 онд бол бас яг малын арьс шир ноос ноолуурын үн ханшны талаар бас мэдээлэл бэлтгэж явж исэн. Тэгээд эмээл захын тэнд одоо малын түүхийд борлуулдаг юм худалдаа авдаг цэгүүд байдаг. Тэгээд ухаан цэгүүдэд хандаж бас яг малын түүхийд хэдэн төгрөгийн үн ханштай борлуулагдж байгаа талаар мэдээллийг бэлтгэжсэн. Тэгээд одоо хэрнээ яг л тэр янзаар л байгаа юм байна лээ. Тэгээд одоо жишээлбэл малын арьс бол 1000 төгрөг хүрэхгүй жишээний 500 төгрөг тийм ийм байж идэг тийм ийм байж идэг. Тэгээ яагаад ингэ ноос ноолуурын үн ханш ингэ буураад идэх юм бэ гэд тодруулаад тухайн тэр ченжнерээс асууж яхад бол ерөөдөө бүгд найрамд Хятад улсын улсаас бас манай малчтын малыг бол малын арьс шир түүхий идэг бол ингэ авчдаг юм аа. Тэгээд эднэр ингээд аваад идэг учраас хятадууд ингээд энэ түүхий эдийн талаар бизнес ингээ хийгээд идэг учраас бас манай 5 шуу малын арьс шир түүхийд маань бас үнд хүрэхгүй ийм нөхцөл байдал бас үүсэж байгаа маа гэдэг бол мэдээлэл өгч ирсэн. Тэгээ энэ хүмүүс бол янз бүрийн бизнес хийгээд тэгээд энэ үнийн хөөрөгдлийн одоо барьдаг л гэж байгаа юм л да. Үнийн балансыг нь бол ерөөдөө хятад барьдаг гэдэг юм. Тэгээд тэрнээс бол үүдээд ингээд малын үн ханш буураад ийнэ гэсэн. Ийм зүйлийг бол ярьдаг юм байлээ. За нэг үзэж авъя. Байна уу? За сайн байна уу? Та шууд утсан толгойлоо. Тэр баярхны бахны төдөлтөж ирж байна. За.
нэг баяр хөө ярьж юм л та. Түүхийн үнгүүд чинь мал үнгүүд чинь энэ удаа шийд гацсан батал байдаг. Би бас танаас хэлчихсэн. За. Сумууд болгоныг түүхийн ноос боловсруулах жижиг явуулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт шүүх бүтээгдэхүүний хөтөлбөрийг боловсруулах жижиг үйлдвэрүүд олныг барих хэрэгтэй байна. Тэгвэл манайхаа хөө төдөвтэй бас хойшоо баян энэ товатаа бас өөрчлөлт байдаг болох гад чинь бас хойшны бодолтойгоо гарах боломжтой. То ийм л одоо юм шийдчих юм бол одоо та нар наад их фордын биш тэнийг л одоо шийдвэрлэх талаар хэмжиж авч байгаа. Хэлсэн юм аа. За. Өөр санал байна танд. Өөр одоо санал алдаа. За баярлалаа. За одоо ерөөдөө малын үн ханш за малын үн бол үнгүүдж байна гэсэн юм зүйлийг бол орон нутгаас холбогдсон үзэгчд маань бол хэлж байна. За үүнтэй холбоотойгоор бас нэг мэдээлэл үзэгчтэй хүнд танилцуулъя гэж бодож байна. За энэ жил бол мал махны үн ханшил буурч цагаан морь малын зах дээр амьд тонн 110-аас 150 мянган төгрөг бол байгаа маань. За ямаа 110-аас 100 мянган төгрөгийн үн ханштай бол борлуулагдж байгаа юм байна. За хачирхалтай харамсмаар нэг зүйл нь өнөөдөр малын арьсны үн нэг ширхэг барааны савнгийн үнд хүрэхгүй байгаамаа гэж байна. За барааны сав нэг ширхэг нь бол дэлгүүрүүдэд бол 700-аас 800 төгрөгийн үн ханштай байдаг. За 2700-ны дэлгэр цагаар бол амралтын өдрүүдэд айлөрхүүд хонь гаргаж шин шүл ууж амралт алжаалаад тайлж байгаач нядалсан малынхаа арьсыг хог дээр хайж байна. За 8-ачид малын арьсыг нэг ширхгийг нь 500 төгрөгөөр авч байгаа нь малын цагаан морь захад аваачиж арьсны 8-ачидад хүрхэж өгөх таксины мөнгөнд ч хүрэхгүй байгаа учраас хог дээр хайж байгаад хараад ахмадууд халаглаж байна гэсэн байна. За зарим юмар юм хийж сурсан нэгэн хэсэг малын дөртөө хүмүүс одоо хог дээр хайж байгаа хоньны арьсыг савандаж угаагаад шар усанд дэвтээж элдэж чадвал өвөл жиндэх аргагүй дулаан дээл болдог тухай хэлж байна гэсэн байна. За Монгол малын түүхийн эдийн ханш унаж хонь ямааны арьс хогийн цэгүүдийг өмхийрүүлж энэ тэндгүү хэвтэх болсон үнэхээр харамсмаар байна. Малын үн ханш буурч малын түүхийн эдийн үн унсаар малчид хүүхдийн хурим нарийгээс хийхээс өгсүүлээд сургууль соёлд явуулах зардлаа болоход түүхтэй болоод байгаа тухай зарим малчид ярьж байна гэсэн ийм мэдээлэл гарсан байна. За үнэхээр л бас малын үн ханш үнгүүдэд ирэхлээр чинь тэгээ түүхийн эд үнгүүдэд ирэхлээр малчид маань бас хаанаасаа мөнгө төгрөг бэлэн мөнгө төгрөг болох үлээ дээ. Бас амьдрал бас л хүндхэн л болохын нэг л сэжвэр шүү дээ. За үзчихээ. Байна уу? Байна. За сайн байна уу? Та шууд утсанд холбогдлоо. Байна. За та зургтайгаа дуг сулж байгаа хараарай. Зургтайгаа дуг суллаарай. Сонсчих. Ховдамгийн дэгэн сумаас ирж байна. За ховдын дийлүү. Дөргөн за дөргөн сум. Эдээ хөвгтөнг юусэн бэ? Хүүхдийн мөнгө гэсэн. Тэг хүүхдийн мөнгө гэж. За хүүхдийн мөнгө бол ерөнхийдөө засгийн газрын хуралдаанаар ерөнхийдөө яригдж эхэлсэн байгаа. За яг бол ерөнхийдөө хүүхдийн мөнгийг болио гэсэн ийм зүйл бол яригдаад байгаа. Тэгтээ яг аль бие усаар бол хүүхдийн мөнгийг болохгүй гэдэг шийдвэр бол одоохондоо гараагүй байгаа. Ерөнхийдөө бол хүүхдийн мөнгийг болиё. За мөн болиё гэсэн шийдвэрлэл гараад байгаа юм билээ. За бас оюутны 70 мянган төгрөгийг бол болох шийдвэр бол гарсан байгаа. Хүүхдийн мөнгийг бол харин болохгүй гэдэг асуудал бол яг бүрэн шийдэгдэг байгаа гэдгийг танд хэлмээр байна. Байна уу? Хоёр ялгууртай байна уу юу? Хоёр ялгууртай. Уг нь бол анх за өмнөх засгийн газар буюу шинжлэлийн засгийн газрын үед бол арчилсан нам хүүхдийн мөнгийг өгж байсан. За Монгол Ардын нам гарч ирээд бол хүүхдийн мөнгийг бол өгөхгүй болж байгааг бол зарим хүмүүс их дургууталтай хандж байна. Тухайн үеийн засгийн газарт одоо сайхан бэлгийн засгийн газарт бол сөрөг хүчин байхдаа Монгол Ардын намын зүгээс бол хүүхдийн мөнгийг бол өгөх ёстой. Хүүхдийг ялгуурлан гадуурхах ямар ч бас байхгүй гэдэг зүйлийг ярьж исэн боловч яг бодит хөрсөн дээрээ буугаад ирэхлээр
Монгол Ардын нам бас яг энэ амлалтнаас ухарж ийн удаа гэсэн ийм зүйл бол харагдаж байгаа. Таны хувьд юу гэж бодож байна? Байна. За. Байна. За. Байна. За таныг сонсож байна. Одоо энэ мас ингэсэн ямар ханшиг үлгөө болтой. За. Одоо холдын төргөн сумд малын юуны хоньны нэхээ авч гинэ. Энэ байрныг л одоо парсуусуудад юу нэг хонь яманаар зүгээр нэ алтаа гурвуулах. Аа. За өөр ямар санал байна танд? Байна уу? Иргэд байна. Одоо шийм дагвата үгтэгүн жотэг хэцүү байна. За таны саналыг сонслоо. Одоо телевиз үзэж байгаа нийт одоо үзэгчд маань сонссон баха. За баярлалаа. Энэ хүүхдийн мөнгийг бас одоо хүмүүс бас нэлээд асуугаад байгаа. Сая одоо засгийн газрын сүүлийн тэр шийдвэрээр чинь өмнө хэрэгжижсэн тэр сайн хувьцаа, сайн хашаа, сайн юут ингээд одоо нөгөө хуучин хэрэгжижсэн хөтөлбөрүүдийг бүгд зогсоочод байгаа тийм ээ. Тэглэгээ яг зогсоогоод байна. Тэгээ сайн хувьцаа тэр бүгд ер нь зогсчод байгаа. Тий. Одоо тэгээ ипотекийн зээл буюу одоо олон улсын хэрэглэлээр хэллэгээр бол моргижийн зээлийг бол бас болно гэсэн юм зүйлийг бол яриад эхэлж байна. Ер нь тэгээ нэг засаг солигдохоор нэгнийхээ хийжсэн ажлыг яг зөв зүйтэй ажлыг нь үргэлжлүүлээд гардан гүйцэтгэхгүй тэгээд болиулцдаг бас нэг тийм нийтлэг алдаа харагдах юм да. Тэгээд үзэгч түмэн маань бас яг юу гэж бодож байгаа юм бол. За нэг үзэгч авъя хэлээ. Байна уу? Байна уу? Байна. За сайн байна уу? Байна. Шууд утсанд холбогдсон байна. Сайн байна уу? Сайхан намарч гин үү? Сайхан намарч байна. За та сайхан намарч гин үү? Хинтээ аймгийн? Айлсам. Хинтээ аймгийн айлсам бэ? За, хэрлэн сумаас уу? За. За танд ямар санал байна? Тамада хараа хөнгөө төсөө штэ. Надад нэг төсөө байхгүй юу? Оросоо хүрхгүй хамтар Монгол штэ. Тэд сайд мал багаар байна. За 70 гаруй сая малтай гэж тоол үстэй байна шүү дээ. Тий. Тооцоогүй надад төсөө чи. Тэгээ одоо бахны ямар тань харж байгаа. Тий. Одоо вичрүүгээ ялцсан. Одоо юу хатар тариалан хаасан чисэн болоод үгүй байгаа. Сасигийн төштэй 25 сая. 25 сая хүрхгүй мал авчихгүй шийдвэн. За. Тэгээд өсөн сайтыг ачаалал бисага тэрүүд үйлчлэх байх байхгүй юу? Одоо тэгээд сая малтай үгүй аргагүй шүү. За. Одоо тэгээд аргагүй юу гэдэг махны брох стаахгүй. Тэгээд одоо тэгээд тэгээд яах гэдэг мартин хаалт би гэдэг үгүй юу? Махны брох. За. Тийм байхгүй. За. Тэгээд одоо ердөө сайд нэг рекорд одоо хөдөө төлөвлөлтөд сэргэлэн байна. Тэгээд ч одоо ойлаач сайн мөртөө ясаа прогрестэй. Тэгээд одоо тэгээд одоо босоод өгөхгүй. Сайн мөртөө үнсэргээд маадгүй маадны үндэтгэж байхгүй. Одоо сэргэлэн гэдэг одоо нарийн бичгээ гэж надаа өөрөөр хэлбэл ерөнхий нарийн бичгээ хийжсэн наадах гэсэн. Одоо сэргэлэн одоо хөдөө төлөвлөлтөд сайд орцод байгаа шүү дээ. Одоо тэгээд одоо харалтаа та нар гэдэг. Одоо урдын засгийн газар хийжсэн дандаа өөрөө хийж явахгүй надад чинь. Угсаа хийдэггүй. Одоо энэ тэгэхэд энэ их хөнгүүд юм. За. Хийж гэсэн одоо амтрал төлөө. Гэхдээ би
төлөвлөсөн эдийн засаг болтой үн. Аа. Тэгэхээр энэ араа бороо шээ одоо энэ засагууд араа бороо гэж. За. Өөртөө чинь засгийн газар юм үтийн үеийг баггүй. Өөртөө мангуаах. Татан аюултай татан сайвах. 70,000. Баггүй. За. Татан нэг орой тий. Тий. Ажил гадуур. Тэтгэн юу аахгүй юу заахгүй наа. За, таны саналыг ойлголоо. Тий. Одоо тэгээд яг уяачтай яг одоо зэрэгэн экото юу тэгээд яг одоо. Яан сая хан сүрэн мөнгө батцой наа яа. За, өөр санал байна танд. Өөр баахгүй наа. За. За, баярлалаа. Байна уу? Байна. Таны сонсч. Байна. Одоо тэгээд нөгөө ажилтсан мата явж. Аа. Төрөлд ажилласан нөгөө юу ихтэй нөгөө Төрийн албаагчд. усан цамын сарын сайхан байж нөгөө тэгээд тусалт олгодог. Тий. Тэр үсэд асууж байна одоо тэгээд. Тэр засах гэж. Одоо төрөлд дуунаа хэлэх юм одоо тэгээд. Одоо баячууд нь ажиллах юм тэгээд. Тэгээд юм чи яах юм? Машин дээр яах юм? Үүсгэж яах юм яах юм тэгээд баячууд нь дээр гацдаг. Тэгээд тусалт нь яах юм? Бүгдээрээ баячууд нь яах вэ? Самбаа сатын зүйл яваад юм хэлүүтэй. Аргэр хэлэхгүй. За. Энэ байгаад байна. Аа. За, таны саналыг сонслоо. Телевиз үзэж байгаа одоо нийт үзэгчд маань бас сонсож байгаа бах. За, баярлалаа. За, саний холбогдсон үзэгчтэй бас баярлалаа гэж хэллээ. За, бас нэгэн мэдээлэл гарч энэ бол бас их харамсалтай мэдээлэл байна. За, Гангануур, Сүхбаатар аймгийн Гангануур гэж байдаг. Гангануур бол нуур байхгүй болоход өрлөө гэсэн мэдээлэл гарсан байна л да. Тэгээ ерөнхийдөө Гангануурын бол 50-аас илүү орчим хувь нь бол ширгсэн гэж ярьж байна. Маш том нуур байдаг. Тухайн нуурын 50-аас илүү хувь нь ширгсэн гэж байна. Яагаад ширгсэн учир холбогдол нь бол мэдээж хэрэг. За, тэр хавьд нутгалдаг айл өрхүүд бол малаа усалдаг юм байна Гангануураас. За, энэ бол бас ширгэх гол үндсэн шалтгаан нь болдог гэж байна. За, тэр хавь Гангануурын орчимд нутгалдаг 20% айлын 16-аас 17 мянган айл өрхийн мал 16-аас 17 мянган мал бол тухтын толгой мал бол Гангануураас усалдаг гинэ. За, үүнээс үүдэж бол ширгэхэд бол хүрж байгаа гэж байна. За, мөн бас байгалийн хүчин зүйл за хэд элсэрхэг байдаг учраас бас ширгэхэд хүрж байгаа гэсэн ийм зүйл байна. За, одоо энэ бол ерөнхийдөө Гангануурын зургийг үзэгчд маань харж байгаа бах. За, иймэрхүү байсан Гангануур маань одоогийн байдлаар бол одоо ийм болж ширгээд за улмаар ингэж их цөлжиж байгаа юм байна. Энэ бол үнэхээр харамсалтай. Сая үзэгчтэй охинд бас өмнө ямар байсан зургийг харууллаа. Одоо бол нэг иймэрхүү байдалтай ингэж их ширгээд ийм байгаа юм байна. Тэгэхээр бас малчтаа тухайн Гангануур орчимд нутгалдаг бас айл өрхүүдэд хэлэхэд бас тийм ээ малаа бас Гангануураас услаад идэг нь яадаг юм бол доо гэдэг зүйлийг бас сэрэмжлүүлээд хэлчмээр байх юм аа. Тэгээд Гангануургүй болчих юм бол бас хүн мал утга хүн амтан бас усны хомсдолд орох ийм аюул бас үүсэх болов гэсэн таамаглал төрж байна. Тийм учраас энэ мэдээллийг онцолж үзэгчтэй бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр бас юу л да нөгөө одоо хөдөө орон нутгад мал малж байгаа, мал дагаж одоо амьдарч байгаа улсууд нь бол бас нөгөө ун тусныхаа элбэгтэйгээд бараад ш тийм ээ. Бас үе сургуулийн арай нэг гарцтайг нь хайж одоо ингэж ер нь бол 4 цагийн хасаар бол нүүдэлж ингэж амьдардаг. Угаасаа уламжлалт авах бол энэ. Тэгээд аргагүй яалчгүй одоо бас гайгүй нэг ус элбэгтэй одоо цангийн устаа газараа бол дагаж одоо буун тийм ээ. Тэгээ сүүлийн жилүүд бол яг цөлжилт нэмэгдэж байгаа. За байгаль цаг уурын одоо өөрчлөлт энэс болоод одоо бас гадаргын ус нэлээд ширж байгаа. За дээрэс нь уул уурхай одоо замбраагүй энэ одоо ашиглалттай холбоотойгоор урсгал гол мөрнүүд одоо бас ширгэж өгөө болж байгаа. Нуур цурмууд байхгүй болж байгаа гэж одоо ингэ яриад байгаа. Энтэй холбоотойгоор ч бас байж болох юм. Зөвхөн одоо бас арайч малаас шалтгаалаагүй үлгүүдээ энэ тийм ээ. Тэгэхээр бас энэ хаанаа л одоо янз янзын л одоо асуудал шалтгаан байдаг. Энэ бол өнгөрсөн жилүүдэд бол яг
гол за тэг нуур орчимд бол ганц халгаатай зүйл уулуурхай асуудал байсан. Уулуурхай компаниуд, гадны лицензтэй компаниуд бол ямар ч зөвшөөрлөгөө байж үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгэл улаанаар нь эргүүлдэг. Эргээд нөхөн сэргээлтийн асуудал гэдэг нь бол одоо ер нь баг орхигдсон. Байгаль бол нөхөн сэргээлтэд бас хэцүү гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл тухайн олборлолт хийж байгаа уулуурхай чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хүмүүс бол хайр гамгүй байгальд ханддаг гэж байгаа. Тэгэхээр бас ширэх үндсэн сэжүүр нь болдог гэж байгаа маа. За хоёлаа яриагаа түр наацнаа тий. Үзэж байгаа. Байна уу? За энэ хүмүүс маань уцсан салчлаа. Үзэгчд бол одоо сая мэдээлэл явуулж байгаа хооронд бол одоо зөндөө холбогдож байна гэдэг. Тусаа зайг бол одоо хүмүүс салгаж байна. Тэгээ холбогдсон үзэгчээ бол авч бас үзэгч олныхаа одоо малчныхаа дуу хоолой гэж байгаа юм чинь. Малчныхаа дуу хоолойг л одоо бас хүрэх тал руу хоёлаа илүү зориё. Байна уу? Байна уу? За саллаа. Өнөөдөр чи холбогдсон үзэгч юм аа. Сарамслаа сэрчлээ. Ер нь энэ малын түүхий үедээ үнэн шин мэдээлэлгээд одоо байгаа шүү дээ. Нэгдсэн одоо хамгийн том нь бол одоо имэйл цах байж байгаа юм байна. Эндээс л одоо энэ олцоо баруун чиглэлээс ирж байгаа махны үнэн шиг бол одоо имэйл цахлаар тогтоогод байгаа. Түүхий үнэн шиг ч гэсэн. Яг энэ мэтлэнгээр одоо яг цаг үеийнхний үнэн шин мэдээллүүдийг бол бас нэвтрүүлгээр дамжуулан үргээд авах боломж бол одоо энэ хэр илбэг байх вэ? Ерөөдөө болох байх яа тий үзэгчд маань бас мэдээж ирэх холбогдоод санал хүсэлтээ хөргүүлж байгаа өгж байгаа учраас бас боллоо. Захаар сони үн гэж нэг нэвтрүүлэг манайхаар гардаг. Тэр бол одоо бас яг малчин дүмэнд их хэрэгтэй байдаг юм байна гэж. Яг тэрэн шиг хоёлоо одоо бас яг малчтад хэрэгцээтэй тий ерөөдөө малчтад тэр бүхнийг л одоо хоёлоо болцоо багтчих. Ямар мэдээллийг аммаар байна вэ үзэгч та бүхэндээ саналаа хийж болно тийм ээ. Саналаа хэлж болно. Тэгээд мөнх нарийн сэтгүүлч манаас та бүгдийн саналыг тэмдэглэж авч байгаа. Тэгээд тэр саналын чин дагуу бас дараачихаа нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ бас тэр мэдээллийн чин дагуу үзэгч та бүхэндээ тайлбар те өгч бас болно шүү гэдгийг бас хэлмээр байна. За нэг үзэгч авч. Байна уу? Байна уу? Байна уу? Байна. За та шууд утсанд холбогдлоо. Сайхан намарч чинь үү? За сайхан намарч байна. За хаанаас холбогдож байна та? Уранга хожигтай. За. Уранга хожигтмаа. За сонссон та зургтайхаа дууг жоохон сулж байгаа ярих уу? За. За ямар санал байна? Эцний татыг яагаад хасч байгаа юм бэ? Ой. За ойдны дал гэсэн үү та? Бараг хүүхдээ сурах тааштай. Я сайн сурдаг хүүхдийг бол бид дэмжих ёстой гэж байна. Оюутны талыг асууж байна. Оюутны талыг асууж байна. За ерөнхийдөө бол улс эх оронд маань ихтэй хүн болох гэж хүүхдүүд амар сурах тааштай. Тэгэлгүй ах вэ? За өөр санал хүсэлт юу вэ? Энэ их хурлын гишүүдэд гэсэн энэ априкийн мөнгөнийг санаалын нэгмийн даатгал маатгалын шимтгэл хэдрийг нэмэх хэдрэг гэж яригдаад ах юм. Энэ бол бохоо гэж байна. За. Энэ нэг хүн ачаад илүү ирчээд гэж байна. За таны сонсч чинь та өргөжлүүлээд боддог. Өөртөө бол 3 сарын цаг ингээ юу авахгүй ажил хийхгүй юу? За тухайд та бол одоо юу гэдэг хүн малчин уу төрийн албаа гэж юу? Малчин бид нар малчин шүү дээ. За. Тэгэл бас техник авах хажуугаар нь төлнө. За таныг сонсч чинь үргэлжлүүлээд дахиад одоо санал хүсэлтээ ярьж болно да. Харин тийм бид ч бас оюутны цаас яаж хийж байгаа хүүхдээ масалан борлуулаад яаж ийгээд хүн амтнаас мөнгө зээлэл машин зээлэг аваад дүүстээ сургадаг. Тэгээд одоо оюутны даач бид нар бол их нэмэр болсон шүү. Тэрийг хасч юм гэхээр бас л шийдвэр байна. За. Тэгээд сайн оюутан гол дэмжих ёстой гэж бодож байна. За босноо та. За босноо. За баярлалаа. За
За ер нь бол оюутны 70,200 төгрөг гэж яригадаад байдаг тий. Тэгээ өмнөх жилүүдэд бол оюутныхаа 70,200 төгрөгийг авсан. За бас яг оюутны дундаж оноо тий. Оноогоос дүнгээс шалтгаалаад бас оюутнууд маань нэмэгдэл гэж авдаг байсан. За энэ жилээс бол ерөөхдөө авч чадхааргүй болсон хэмжээнд хүрч байгаа юм байлээ. За учир нь юу вэ гэхээр эдийн засгийн хямралтай байгаа. За эдийн засгийн инфляц бол өдөр ирэх тусам унж байгаа гэсэн ийм зүйлийг засгийн газраас бол ярьдаг. Иймэрхүү зүйлийг мэдээлдэг. За мөн улсын орлого үр бол бас нэлээд их болсон гэсэн ийм зүйлүүд бол яриад байгаа. Тийм учраас бас эхнээсээ танж эхэлж байгаа. За танж эхэлж байгаад нь бас оюутнууд маань орж байгаа юм байлээ. Тэгээд оюутны талыг бас өгөхгүй байснараа улсын төсөвт бас хэмнэлт орж ирнэ гэсэн иймэрхүү тайлбарыг бол одоо олон буюу ардын нам буюу те их барьж байгаа намаас бол мэдээлж байгаа. Сангийн яамнаас ч гэсэн бас мэдээлэл бол гарсан байгаад байгаа. Тийм учраас бас яг их өртөө байгаа тэг хэмнэлтийн горимж шилжиж байгаа гэдэг зүйлийг ярьж байгаа учраас бас оюутны талыг хасж байгаа шалтгаан нь бол энэ гэж холбон тайлбарлаж байгаа юм лээ. Сайн үзэгчтэй хамтад. За би нэг үзэгч авчиж. Чи тэр танилцуулах мэдээлэл байгаа юу те? За нэг мэдээ. За нэг үзэгч авчиж тэгвэл. Байна уу? Байна уу? Байна уу? Байна. За. Байна уу? Байна. За та шууд утсан холбогдсон байна. Энэ хүүхдийн мөнгө юу болсон бэ? За хүүхдийн мөнгө. За ерөнхийдөө хүүхдийн мөнгийг бол яг өг нь өгөхгүй гэсэн яг шийдвэр албан ёсны шийдвэр бол гараагүй юм байлээ. Тэгээ албан ёсны шийдвэр бол гараагүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө өгөхгүй гэсэн зүйл яригдаж л эхлээд байгаа юм байлээ. Тэг яг бол албан ёсны шийдвэр бол гараагүй тийм ээ. Шийдвэр гараагүй юм байлээ шүү гэж хэлсмээр байна. За бэлтгэж байгаа Эрдэнэт импот CGM гэсэн юм сайт үүдэг. Тэгээд бас Эрдэнэтийн Орхон аймгийн үзэгчд маань бас энэхүү сайтаар нэг зочлоод үзээрэй. Тэгээ энэ сайтад бол бас хэрэгтэй мэдээллүүд гардаг. Энэ сайт бол ерөнхийдөө үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг юм сайт нэг байгаа. За ерөнхийдөө гэр хорооллын хувьд бол анх бол зөөврийн худгууд л их байдаг байсан шүү дээ. Зөөврийн худгууд байдаг байсан. За тэр нь шугамд холбогдоод гүний худаг болоод ирсэн. За одоо бол улам боловсронгуй болоод ухаалаг худаг нэртэйгээр ийм шинэ худгууд нийслэл хотод гарч ийн тий. Одоо бас Орхон аймгийн хэмжээнд энэ Эрдэнэт хотод бол гарсан байгаа юм байна. 50 гаруй ухаалаг худаг гарсан байгаа юм байна. Хавар бол одоо 3 байршил гэж ярьж байсан шүү дээ. Тийм. Тэгээ гэр оролын иргэдийн үндэсний ус хангамжийг сайжруулах хүрээнд ухаалаг худаг төсөл Орхон аймагт хэрэгжиж байгаа юм байна. За нийтдээ 50 гаруй ухаалаг худаг ашиглалтанд орохоос өнөөгийн байдлаар 35 ухаалаг худгийг ашиглалтанд өгöd байгаа юм байна. За Орхон аймгийн хэмжээнд 67 худаг худалдааны зориулалтаар ажилладаг. За худаг нь өдрийн цагаар өдрийн 6 цаг 7 хоногийн 6 өдөр ажилладаг байсан бол ухаалаг худгийн систем бүрэн нэвтэрснээр иргэдийг 24 цагийн турш усаар хангах боломжтой болохыг хэлж байгаа юм байна. За ухаалаг худгийн цаашдын үйл ажиллагаа доголдолгүй хэвэн ажиллах чиглэлд Эрдэнэт тус дулаанд түгээх станц орон нутгийн өмчөд хувьцаат компани хариуцсан ажиллаж байгаа юм байна. За яг ерөнхийдөө бол энэ ухаалаг худаг бас бий болсноор бас иргэдэд их зөв ийм арга хэмжээ болсон гэж харагддаг шүү дээ тийм ээ. Бас ажилтай хүмүүс тэр болгон карт уншуулаад авчихсан тийм. Карт уншуулаад авчихна. Ажилтай хүмүүс бол одоо худаг бол жишээлбэл 7-8 цаг хүртэл ажилтдаг гэх юм бол тухайн хүн 9 цагт ажил нь тардаг байж болно шүү дээ. Тэгэхэд усаа авч чадахгүй ийм хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд бол өмнө нь бол гарч ирсэн тий. Үүнийг бас хөнгөвчлөх үүднээс бас ухаалаг худаг нэвтэрснээрээ бол хүн оройтсон ч хамаагүй усаа шууд авах бүрэн боломжтой. Ийм бас зөв гарцтай зүйлийг бол хийсэн байгаа. Энэ бол бас бодит биелэлээ олж авч байгаа бас сайн ажлын нэг гэж бол сайшаа магтмаар байгаа юм. Тэгээ бас амьдралд бол сайнтай муутай олон зүйл байна. Сайнны нэг нь бол энэ зүйл юм болоо гэж харагдаж байгаа. За үзэж байгаа. Байна уу? Байна уу? За энэ үзэгчтэй маань утас яагаад ингэ дасраад байна. Сая одоо бас мэдээлэл хүргэж байгаа хооронд бол 47 холбогдсон. За дахиад нэг холбогдож байна. Байна уу? Байна уу?
Байна уу? Байна. За, сайн байна уу? Шууд утсан толбогдлоо. Байна. Сайн. За. Таныг сонсож байна. Ямар санал бодол байна? Хаанаас холбогдож байна? Баянграны баяжгаас сонсож байна. Бичиг огийн малчин байна. Эдний гэж юм байна. За, таны саналыг сонсъё. Энэ малчтын амьдрал одоо энэ хэцүү болж байна. За. Түлхүүр задаа малчтай энэ дундаа түлхүүр малчтай амьдрал тогтсон болж байна. Малын түүхний ямар ч юм аа. За. Малын айрс хүрлийн нөлөөлөлөөс айд одоо тогтоод гачирин. Тэгээд малан бодлоо тэгэхээр махунгуан махалгуан энэ малчтай өдөр болгосон асуудал болж байна. Одоо малчтууд хүүхдийн мөнгө өгөх ямар ч орлогогүй одоо сургуулийн хүүхдүүд цуглах хичээл эргэл хүүхдийн хөтөлбөрийг агуулдаг үнэхтэй ер нь малчтын амьдрал хэцүү болж байна. Энийг төлөвлөсгөөс одоо жоо анхаармаар байна. За. За, өөр санал байна уу танд? Тэгээд одоо энэ их хөтөлбөрийн гишүүд энэ одоо шинэ засгийн газар яг гарсан одоо хөтөлбөр одоо нөрийн хөтөлбөрөөр яг ухраад авсан санагдаж байна одоо миний хувьд бол. За. За, таныг сонсож байна. Дахиад өөр санал бодлоо илэрхийлж болно. За. Өөр малчтын төлөвийн насыг найсан гацуулаад байсан. Одоо энэ юу болж байгаа найсан. Тэр юу болсон бэ? Нэг яригдчихсэн шүү дээ, тийм ээ. Үдээсээ би одоо бодож байна. За, таны саналыг сонслоо, асуултуудыг ч бас одоо сонслоо, тэмдэглэж авлаа. баярлалаа. За, баярлалаа. За, ерөнхийдөө Төрийн нас гэж яриад байгаа. Ерөнхийдөө 18 цагаас эхэлсэн машины дуу хоолой нэвтрүүлэг маань үзэгчтэй яг цагийн метрачтай явж байгаа шүү. Тэгээ яг 19 цаг тэг минутаас дуусах хуваарьтай байгаа. Тэгээ нэвтрүүлэг ерөнхийдөө телевиз бол цагийн хуваарийн дагуу ажилладаг учраас цаг бол 1 минутаас хэтрэхгүй ийм байх хөтөлбөрийн дагуу явж байгаа учраас үзэгчтэй хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг дуусах хугацаа тунд өгсөн байна. Тэгээ ерөнхийдөө одоо ингээд нэвтрүүлгээ өндөрлүүлэх хугацаа нь болсон юм байна. Найрч тохио өгдөг шүү нэ. Тийм байна. За ингээд үзэгчтэй малчны дуу хоолой нэвтрүүлгийг маань дугаар энэ түрээд ажлын өдрийн эхний дугаар маань ингээ хүрлээ. Тэгээд малчны дуу хоолой нэвтрүүлэг маань энэ цаг мөчөөс цоо шинэлэг мэдээлэлээр шинэлэг байдлаар үзэгч та бүхэнд өнөөдрөөс эхлээд ингээ хүрлээ. Тэгээд дараагийн дугаар буюу мегмар гарагийн 18 цагаас үзэгч та бүхэнтэйгээ уулзуулна. Тэгээд нэвтрүүлэгт бас холбогдож чадаагүй үзэгчид байж магадгүй тийм ээ. Тийм болохоор маргаашийн 18 цагаас машины дуу хоолой нэвтрүүлэгтэй холбогдож санал хүсэлтэд бидэнтэйгээ хуваалцаарай гэж хэлмээр байна. За, маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Түр баяртай үзэгч та.